засуулж хүгнүүлсэн гүлэг шиг, соёогоо мултлуулсан чон шиг гиншиж байвал амьдын зол үхсний хог гэж гашуун боловч ардын үнэн үг юм. Олон улсын мэдэх хэрхээ өдөр тохиолоо. Үзэгч та мэдэх хэрэгтэй. Мэдэх хэрхээ эдэл. Бурууг зүгийн хатгах мэт илэглэж зүгийг балмид амтрахын дэмжих зорилготой шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 45 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Оросын төрийн дуумын дарга Владимир их эзэн Чингис хааны хөшөөнд толгой бүхийх албаггүй ч толгой мэхсгийх төдийд хүндэтгэх ёс зүй наад захын соёлгүй гэдгийг биш харлаа, таач харлаа. Та бид бүгдээрээ харлаа. Францын Макроноос нэгдсэн үндэсний байгууллагын Гутерриш хүртэл тэр бүхэл Оросын Путин өөрөө тэр бум хүний шүтэн насан өндөр Ромын пап хүртэл тэрэгцрээс босон михийнх нь хормын төдийх үйлдэл мэт боловч альва үндэстний түүх соёл бахархлыг хүндэтгэх соёлтой соёлгүй ялгаа хараа сэтгэлгээний царааны илрэл. ертөнцид урд хожид үгүй агуу их эзэнт гүрнийг үүсгэж Монголын их тайвныг тогтоон илч дипломатын ёс горим чөлөөт худалдаа улс үндэстнийг шашин шүтлгээр нь үл ялгах үзэл ангаах ухаан одон орон арга технологи ололт мэдлэгийн солилцоог өртөөлөн явуулж дэлхийн орчин үеийн анхны иргэн гийдэж буй юм. Мянганы сууд хүнийг мянган жил хүн төрлөخت нь нэг хүнээр дутахгүйгээр хүндэтгсээр байх нь эргэлзээгүй юм. Цэрэг болон хөгд нь ихчүүд байхад төрн харин зэвсэг техникэл илүү хайран гэж хөлдөө төмөрийг алтан амиас илүү үтсэн маршал биш. Хүний олноор алуулж хүний цөөнийг ухаараагүй, хүний цөөнөөр хүний олныг бүхийлгсэн Чингис хаантай энэ тэнцэх их цэргийн жанжин хойн урд альж зүгт ахин төрөөгүй нь маргашгүй үнэн билээ. Балах шатхуунаас олж их эзэн Чингис хаанаа хүндлээ болох монгол хүн байхгүй. Өг дээдсийн үүх төвх үндэсний их бахархлаа балах түш шанах шатхуунаар худалдаа засуулж хүгнүүлсэн гүлэг шиг соёогоо мултлуулсан чон шиг гиншиж байвал талын хүлэг баатруудын түүхийн холоос дуулдах уухаан дуу замхрах үз. Шин чимшиг, хуучин чимшиг, Солонгосын чимшиг, Вьетнамын чимшиг, 1993 оных чимшиг, 2023 оных чимшиг. Нууц чимшиг, нууц биш чимшиг автобусны талаар хараал ирвэл тасралтгүй хөрсөн 7 хоног болж өнгөрлөө. Техникийн нөхцөлөө эд анги бүх юм дэв Солонгосын дэв компани үйлдвэрлэсэн Вьетнамд угсралтанд орсон автобус байна. Алтныхан бол Солонгост эд ангийг нь үйлдвэрлээд Вьетнамд угсарсан автобус гэж тайлбарласан. Харин зарим иргэн Вьетнамд угсарсан 80 автобусны цуваа юм уу? Вьетнам засварт орохоор явж байгаа автобуснууд юм уу гэж андуурч эндүрсэн байна. За ингээ хөдөлгүүр юм байл Евротав дизель хөдөлгүүртэй A-Blue буюу нөгөө нэг утаа баг ялгаруулах төхөөрөмжлүүлсэн байгаа. Би одоо тэрийн та бүхэнд харуулъя. Энэ мотор нь ингээд одоо шинэхэн сайхан мотор харагдаж байгаа юм л да. Шууд хуучин гिचхээр мотор хороо бидэнгүүд нь шин дулаалгатай утас сэнэглэх оролдооттой юм. Тэгээ бас шууд шин гिचхээр 21 жилийн өмнө 2002 оны BS106 гэдэг загварын автобус олцоход байдаг. Аль амтсан үеийн загвар юм бэ шүү дээ гэхээр өмнөө new буюу шин гэдэг үгтэй LED гэрэлтэй болсон юм байна. Шин юм гэд хэлчихье гэхээр Land 300-ийн өвөө бүхэл Land 200-ийн аав Land Cruiser 105-тай үе чицуутай юм байна. Шин юм уу даа гэхээр Cruiser-гүй байхад Excel суутай байсан цаг үеийн загвар олцоход байдаг. Арлын дугаар харагдаж байгаа. За энэ арлын дугаараа шалгахад бол за 1993 онд үйлдвэрсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирж байгаа. За энэ бол арын багажны хэсэг зүүнтлээ. За та бүхэн харж байгаа тэр удаг зам асах тийм ээ. Ямар байдалтай бохор заваа хийгдсэн байгаа мэй гэдэг нь. Арлын дугаараар нь хөөвөл эртний маягийн бичээс шороо тоосны цаанаас малталгаар гарч ирнэ. Интернетэд оруулаад хайвал дэвүү биш юм гэхэд Солонгос нөхөртэй Вьетнам хүүхэн ч юм уу дэвүүгийн худ орог Вьетнам хамаатан гих баримт мэдээлэл гарч ирэхгүй байгаа ажээ. KL, KR гэсэн үсэг байвал Солонгос JA, JT гэх мэтээр тэмдэглэсэн бол Японы гэдгийг нь заадаг. Харин манай Нооросын хідэн ногооны RL гэсэн үсэг аль ч улсад хамаарахгүй. R наршаанцам L нь лүн сумтай хамаарч байна уу гэхээр үгүй юм шиг байна. Гурав дахь үсэг нь үйлдвэрлэгч компаниа илэрхийлдэг. Ногоо автобусны арлын дугаарын гурав дахь үсэг нь L. Иргэн L гэдэг шиг автобус L нь Америкийн Lincoln машины нэрний эхний үсэгтэй тохироцож байх шиг. Нийтийн тээвэрт Линкольн явах юм шиг бүр туулайчлаад явж болдог Линкольнтой ч болж байх шиг. За тэр сошиал руу явж ирсэн 1993 онд үйлдвэрлэгдсэн тээвэр эрсэл гээд гараад явж байгаа шиг үлээ те. Тэгэхээр энэ бол өөрөө латин үсэг нь 30 жилийн дараачаар энэ давтамжтайгаар дахиж
тавигдаж явдаг жишээтэй байх жишээ. Албаныхны тайлбарлаж байгаагаар автобусны арлын дугаар дахь 9 үсэг 30 жил тутам давтагддаг юм байна. 1992 оны 2022 онд 1993 оны 2023 онд ахин тохиосон юм шиг байна. Дампуурсан Дэв корпорацийн босс талигч Ким Үжүүний хорвоо дэлхийн уудам хийх ажил их байна хэмээх үгийг нь одоо ч манай улс төрчид хуулбарлан хэрэглэж сүнсийг нь дуудан босгосноос Монголын нутаг уудам хийх хэрүүл их болсон ч юм шиг. Энэ 1000 автобусыг нийт нь бүгднгийн нууцд оруулж агаад авчирсан байна. Хуулиар төрийн нууцд хамааруулсан нийслэлийн засаг даргын захирамжаар энэ үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдаа авах үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Тендер нууц гэхээр нууц биш гэхээр нууц болсон ч юм шиг. Тагнуулын газрынхан үндэсний аюулгүй байдалтай хамааралтай гэж зөвлснөөр тендерийн хуулийн 3-ын 4 дахь заалтыг баримтлан 600 автобус худалдаж авсан гэж албаныхан хэлж байна. Хар утаа хаялан мөлхдөг, өвөлдөө хүлдөөгч зундаа 100 болдог хуучин автобуснуудаа хуугаар нь солих ажил энэ жил явагдаж байна. 7 компани үнийн санал ирүүлснээс Тэнүн Огоо гэдэг компани ялсан. Том оврынх нь 330 сая, дунд хэмжээнийх нь 218 сая, цахилгаан автобус нь 626 сая төгрөг. Үүнээс 55 цахилгаан автобус нь шугамд явж эхэлжээ. Дашрамд өвүүлэхэд Цэцэг Бямба гэх хүн хэд хэдэн сайтыг автобусны мөнгө эдэлсэн гэж цуурсан байна. Автобусны мөнгө эдэлсэн бол энэ мэдээ гарахгүй. Хүн амынхны эсэргүүцэл, иргэдийн эргэлзээ, шүүмжлэл, албаныхны тайлбарыг дурдан хүндэж аль нэг рүү хэлбэхгүй бүх талуудын байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйн дагуу тэнцвэртэй орууллаа. Тэгвэл мэдээж шок мэдээнийхээ үнгайс үг хэллэгээр мэдээллээ. Ингээд харин хүндэтгэж хэлбэл магнат цэцгээ та өөрөө л зөв эмээний нэрээр буруу юм хийж өмнөөс нь нэрийг нь бариад мөнгө авчихсан юм билээ штэ. Бид сэлбэг тогтжуулна гэж өндөр цалин хөлс элдв зардал аваагүй. Бид автобус идээгүй, бид автобусаар явдаг. Өглөө кинонд Жанжин Сүхбаатарын хэлдгээр сэлэм тогмод төрийн яамд танхаараад сахилгад суусан. Ээж нь арын хаалгатахаар очиход хайртай учраас хашраг гэдэг. Харин Бадмын махвал бол төрийн яамд хүн алаад идлэх ялаа дуусгалгүй гэртээ харьлаа. Явх хүнээр ачаа буу татвал гэдэг бол Баттулга бүрэн эрхийнхээ сүүлийн өдөр бүдүүн зүрх гаргасан хамгийн сүүлийнхээ гарын үсгээр махвалын ялын 25%-ийг уучлан хасч өгчээ. Идлэх ялынхаа 25%-аар их хямдрал авсан махвал нарсанд биш, наранд нааран модон дээр биш, партай суудсанд амьдрах боллоо. Хасагдсан ялаас тооцохоор махвал 11 жилийнхээ 7-г нь буюу 3-ны 2-ыг нь биеэр эдэлсэн тул засрал хүмүүжлийг олсон. Ариусан гэгээрч нинжин сэтгэлийг гүйтгэн Нисванас гмийг игнэгт ялж төгс боловсрсан гэгдэн суллагдсан бололтой юм. Гансүх гэдэг сайттай зам тээврийн яамны байранд нэг газрын дарга нь өөр нэг газрын даргынхаа амийг хөнөөж нэг нь шороонд булагдаж нөгөө нь шоронд орсон. 4 хүүхдээ эцэг Гомсүрэн гэдэг залуу үүрч шороондор орсон бол амийг нь хөнөөсөн махвал шорон дотроос гарлаа. Анхан шатны шүүхээс махвалд 13 жилийн ялааноос нь ч давзаалдах шатанд 11 жил болгон багасгаж, ерөнхийлөгч Баттулга 1 жил 11 сар 21 хоног буюу ахаад бараг 2 жилийг нь хасжээ. Амьдын зол үхсний хог гэж гашуун боловч ардын үнэн үг юм. Манай улс төрчид эх орноо ихэд хайрлан омогших боловч бисээ намнах мөнгөнд хүртэл эх оронч биш. Өөрийгөө өргөмжлөх, өрөөлийг доош хийх мөнгөнд хүртэл төгрөг биш доллар. Мета буюу Facebook-ийн Цукерберг захирлыг бүүстлэнэ. X буюу Twitter-ийн Маск захиралд маш их ашиг оруулна. Цаашлаад яахуугаар яах уу, YouTube-ээр юу туах уу, юу түүх үү гэж доллар, евро, койноор төлбөр хийдэг. Гадаад хэлтэй хүн цөөхөн байхад гадаадын бүхнийг шүтдэг байхад гадаадын хэвлэл бол гайхалтай гэж үздэг бохир технологи 10 жилийн өмнөөс ашиглагдан ирснийг саяхны нэг жишээ баримт сануулж байна. Адам Балогийн хаягаар Yahoo Finance.com засгийн газрын хэрэглэх газрын дарга амар баясгалангийн талаарх ноцтой мэдээ 2023 оны 9-р сарын 27-ны өдөр тавигдсанд факт чек хийжээ. Сонин цэгийн сайтынхан факт чек хийж нийтлэлчийн хаягаар нь мушигвал тийм хаяг манай ертөнцийн Герман улсад бол огт байдаггүй. Хамгийн дөт ойрхон фейк нь 4 замын уулзвар гэрлэн дохой болж таарсан байна. Хэрвээ Адам гэдэг хүн байдаг бол манайхаар бол баруун юм уу зүүн 4 замын яг тхий голд гэрлэн дохойн дунд амьдардаг хачин хүн юм байна. Улаан гэрэл асмагц амжиж унтаад ногоон гэрлэлээр зам гарчхаад буцаж ирэх маягаар амьдардаг байж мэдх юм. Адам гихчид ажлын гэрийн хаяг байхгүй, бас утасч байхгүй. Зөвхөн мэйл тавьсан байдагч түүндээ хариу өгдөггүй ажээ. Yahoo Finance.com их сурвалжаа гэж заасан News Direct.com нь Грег Кастано гэдэг хүний 2023 онд байгуулсан төлбөртэй мэдээний талбар.
Өөрсдийгөө PR-ийн агентлаг гэж ил тод зарлажээ. Гадаадынхан л бол гайхамшиг гэж бид сохроор итгэдэгч Facebook-т 349, Twitter-т 248, YouTube-т 196хан дагагчтай инфлюенсер бүхэл эгэлжирийн монгол хүнээс ч цөөхөн хүрээлэлтэй хатал монголчууд бие биенээ намнах гэж мөнгө төлж сулайлгажээ. Энэ сайт руу ороод төлбөрөө төлсөн л бол хар тамхич сурталчилж болно. Мөнгөө төлсөн л бол хар тамхич рекламдаж болдог учраас тоогддоггүй хуудас бололтой. Хамгийн хачирхалтай нь сайтад заасан Flata Data-н төлбөрөө coin-оор хийж болно. Хар тамхи зархаар coin-оор төлбөрөө хийж сурталчилсан этгээдүүд нуугдах боломжтой болж байгаа юм. Бид энэ удаад нийтлэлийн үнэн худлыг гэхээсээ нийтлэл төлбөртэй юу? Мөнгөө өгсөн л бол ямар ч хөгжим захиалж болдог юм уу? Нэгэнт төлбөртэй гэж зарлалтгаас хойш ядаж бие биесээ муулах мөнгөө гадаад биш дотооддоо үлдээж coin, доллар биш төгрөгөө ашиглаж болдоггүй юм уу гэдэг асуултыг Сонцгимын сайтын мушигсан баримтад үндэслэн тавилаа. Гэхдээ л үнэн төлбөртэй байхаараа л худалдагчсан байдаг гэдэг үгтэй юм да. Төрөө бүх бадарч арслангаа хураалгаад буцаад гарт боллоо. Монгол төрийн тэргүүний зарлиг, Монгол соёлын тусгаар тогтнол, Солонгос лабораторийн хуруу шилэн дээр шээстэй бортогны шивтэрт амсар дээр нь бүнжгэндэг болсон тул наадмаар биш намраар гарсан хариуны дараа хідэн бүх цол чимэг нэмлээ. Үнэн хүчээр барилдаад унаагүйч гэлээ давсан биш унсан даваагаараа цол зэрэгэ ахиуллаа. 3-ын даваанд унсан бүх юу ч үгүй хайран. 8-ын даваанд ойдсан хангаа авраг бүр хайран. Бүгтэн биш сэргээшт нь унсан хангаа аваргын бүтэн жил урсгалсан хөлс дуудаад өнгөрөх ганц чимгээр нөхөгдөхгүй юм. Бадарч түн буруутай байж болох ч манаа чи хэн манах вэ гэдэг шиг шээс авч дамжуулдаг газрын чин шудраг эсгэд бидч биш дэлхийн допингийн эсрэг байгууллага WADA эргэлзэж байна. Манайда ажиллаа хийгээгүй учраас Монгол улс 1964 оны Мехикогийн Олимпиад анх оролцсоныхоо 60 жилийн ойгоор манай тамирчид Алтан Соёнбат талбайгаа эвхэж тавиад цагаан туг өргөөд ялагдсан цэрэг шиг толгой бүхийн алхаж олдсошгүйг WADA-гаас дохиолн сануулж хатуухан анхаарууллаа. Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлгийн 45 дахь дугаартаа хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.